Баярлалаа. Энэ алим хэдөө? Хаантай? Америк сортын алим. За энэ болохоор хилэн 8000. Энэ алим болохоор Орос алим хилэн 9000. Энд Бэлэг алим хилэн 12000. За энэ ногоо алим хэдөө? Ногоо алим байна. Америк бош гэж ирдэг хилэн 14000. За энд нэг алим байна. Энэ одоо ямар? Наад чинь гэсэн Америк бош хилэн 14. Америк. Ногоо. Энэ бас нэг ногоо алим байна. Энэ болохоор Орос шар алим гэж ирдэг хилэн 14. Орос шар алим 14000 гэдэг. За тэгэхээр бид нэр бол алимыг бол өдөр болгон хэрэглэж явах юм шаардлага байна. Хоногт 1-2 алим дундаж хэмжээтэй. За дундаж хэмжээ гэдэг маань нэг иймэрхүү хэмжээтэй байхад болно. Ийм хэмжээтэй алимнаас хоногт 1-2 шиг идэх юм бол хангалттай алимныхаа хэрэгцээг авч байгаа гэсэн. Яагаад 1-2 гэж хэмжээ яриад байгаа юм бэ гэхээр хит их олон одоо 3-4 ширхэг алим идчих юм бол бас гиз дүүрэх, чихрийн шижинтэй өвчтөе хүмүүсийн сахар өсөх гэсэн эрсдлүүд байдаг учраас 1-2 ширхэг алим идэхэд хангалттай. За дундаж хэмжээтэй алимнууд бол энэ байна. Харин энэ том хэмжээтэй алимны хувьд гэх юм бол хоногт нэг ийм том хэмжээтэй алим идэхэд хангалттай байгаа. За дээрэс нь өнгөний хувьд ялгаатай байна. За улаан алим байна, ногоо алим байна. Тэгэхээр улаан алимны хувьд арай илүү нөгөө нэг чихрийн агуулмж өндөртэй сахардаг. За тэгээд ногоо алимны хувьд гэх юм бол эцэг амин дэмээр баялаг жоохон хүчлэг амттай байдаг. Ер нь жигэн идэхэд аягүй тохиромжтой юм алимд ордог. За дээрэс нь алимыг сонгоход дээр нь нэг код, бар код байгаа. Тэр бар кодыг нь бас бид нар уншиж таньж мэдчих хэрэгтэй. За энэ дээр нь жишээ нь 3-аар эхэлсэн 4 оронтой бар кодтой алим байна. За энэ 3-аар эхэлсэн 4 оронтой байна. За заримдаа 4-оор эхэлсэн 4 оронтой гэдэг ийм бар коднууд байгаа байхгүй юу? Энэ коднууд маань ямар учиртай вэ гэхээр энэ алимыг тариалахдаа энгийн аргаар ердийн нөхцөлд бордоо болон пестицид хэрэглээд тариалсан гэж үзэж байгаа. За энэ 4-оор эхэлсэн одоо 4 оронтой кодтой бас ийм энэ дээр энэ бар код байж гин. За ер нь бол зөвхөн алим дээр ч биш. Бусад бас өөр төрлийн одоо гэр, киви гэсэн одоо энэ жимснүүд дээр бас энэ коднууд маань ингээ байж байгаа байхгүй. Одоо лирэн дээр чинь 3-аар эхэлсэн 4 оронтой байна. За тэгээд бас энэ кивин дээр бас код маань ингээ байж гин. 4-оор эхэлсэн 4 оронтой код маань ингээ байж гин. Гэх мэт ингээ жимсэн дээр маань коднууд буюу бар код байж байгаа. За энэс гадна 5-аар эхэлсэн 5 оронтой 9-оор эхэлсэн 5 оронтой код байдаг. Эдгээр кодтой жимс хүнсний ногоо маань болохоор органик аргаар одоо тариалсан пестицид бордоо хэрэглээгүй гэж үздэг. За ийм сортын алим маань болохоор айл болох одоо үнэтэй байдаг. Бусад одоо энгийн аргаар тариалсны хавтгах үний хувьд жоохон үнэтэй байдаг. Гэхдээ бид нар бас хэрэглээний хувьдаа бас энэ дээр нь ялгаатай хандах хэрэгтэй байгаа. За жишээ нь 5-аар эхэлсэн 5 оронтой кодтой 9-оор эхэлсэн 5 оронтой органик алимыг хэрэглэхдээ бол угааж цэвэрлээд шууд хайстай нийдэж болно гэж үзэж байгаа. Харин 4-оор эхэлсэн 3-аар эхэлсэн 4 оронтой кодтой алим жимсээ болохоор маш сайн угаагаад хайсыг арилгаад идэхэд тохиромжтой гэж үзэж байгаа. Тэгэхээр эдгээр кодтой алимыг бол хэдүүлээ маш сайн угаагаад одоо сод юм уу давсны уусанд саарамжуулж угааж агаад тэгээд хайстаад идэхэд тохиромжтой. Заавал хайсаж идээрэй л гэж зөвлөмөр байгаа. За тэгэхээр хоногт бид нар алимнаас 1-2 ширхгийг идэхэд бол хангалттай өдөр болгон алимаа хэрэглэж сураарай гэж хэлмээр байна.